За нэгдүгээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм эрх хэмжээтэй юу? Аль эсвэл одоо нэг дээшээ харж байгаа тэнгэрээс гинт ийм шийдэл гаргасан юм шиг ийм арай хөрөг гарч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 4-1-т нийгэм эдийн засгийн асуудлыг эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлын талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл холбогдох байгууллагуудад зөвлөмж шийдэл үүрэг даалгавар өгөхөөр хуульчилсан байдаг. За энэ үндслийн дагуу энэ тэтгэврийн зээлийг тэглэх асуудал бол нийгэм эдийн засгийн асуудал. Энэ тухай бол олон сарын турш судалгаа хийж эрдэмтэд судлаачид эдийн засагчдтай үндэслэл үр дагаврыг сайтар тооцоолж ижин шийдлийг гаргасан гэдэг юуны өмнө бас мэдгэдэх зүйтэй байна. Дэлхийн банк үндэсний статистикийн газрын судалгаагаар ядууралд нэрвдэд байгаа тэр 30% буюу 1 сая хүний чинь яг гол цөмөн энэ тэтгэвэр авахчд, зээл авч байгаа тэтгэвэр авахчд байна гэж судалгаар нотлогдсон. Тэгэхээр яг энэ зорилт бүлгээ нийгмийн халамжийн бодлогоор нэг удаа харж үзэх. Тэтгэврийг тэглэх шийдвэр бол оновчтой шийдвэрээ гэж үздэг. Манай Монгол банкны макро эдийн засгийн шинжээчид эдийн засагчдын ажлын хэсгийг гарч ажиллаад энэ бол эдийн засгт эерэг нөлөөтэй гэж дүгнсэн. Энэний цэвэр ашиг нь бол 1.1 их 80 орчим татврын өмнөх ашиг нь 1.1 их 80 орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Тэгээ 1.1 их 80 дараа л энэ салхитын мөнгөний ордын цэвэр ашигаар бонд гаргаад бондыг одоо хөгжлийн банкны баталгаа гаргана. Ингээд арилжааны банкуд өгч арилжааны банкнд байгаа тэр 776 11 сарын 31-ны байдлаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа. Сүүлийн тоо 743 тэрбум болсон багч. Ийм хэмжээтэй бонд гаргаад хаагдчихна. За одоогор бол 6% купонтой хямдруулсан үнийн бонд гаргаад ингээд банк бол бонд эзэмшигч болоод тэтгэврийн зээл тэглэгдэх ийм гүйлгээл бичлэл хийгдэнэ гэсэн. Гүйлгээнд бэлэн мөнгө гараад ингээд мөнгө хөвлөд гаргаж байгаа юм шиг ойлголт байдаг юм бол буруу ойлголт. Мөнгө хөвлөд гаргаж байгаа юм шиг ойлголт байдаг юм бол буруу ойлголт. Харин ч эсвэргээрээ Монгол банкны валютын нөөц алт мөнгөний хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн ийм тооцоолттой.